Дармаа хар хэмээх тааламж муутай нэрээ шилэн цогоо болгож чадсан гавья хэнийх вэ? Цогоогийнхоо гэж хэлж мэдгэл юм. Ер нь бол шилэн дансны тухай хуулинд л гавья ноогдно л доо. Тийм хууль гарсан түүнийг ажил хэрэг болгоод давшин харин шилэн цогоогийн овсгоо юм. Овсгоо гэдэг нь эвзэг алдалгүй шүүрч барьж тавиад байдаг үнийг хэлдэг л дээ. За тэр ч яах вэ? Гэхдээ харин шилэн цогоо маань шилэн дансаар занимаалцсныхын өвчнөд монголчууд бид маш их мэдээлэл олж авсан. Ялангуяа Монгол банк гэж байгууллага нь Монголын мөнгийг аривжуулан хадгалах биш аимшигтай хүйтэн сэтгэлээр өрн таран хийдэг газар болохыг нь мэдж авсан байлаа. Ялангуяа Монгол банкны ерөнхийлөгч Зол Жаргал гэж хүн бол Монголын маань мөнгө рүү ёстой хүний юм руу хүрцээ барьсан аимшигт дайран морд зүтгэдэг асар муу хүн байдаг юм байна гэдгийг бүгдээрээ мэдж авсан юм. Энэ бол харин шилэн цогоогийн маань гавья мөнөөсөө муу юм хөөрхий. За гэхдээ шилэн цогоогийн шилэн нэр нь өөрчлөгдөж тунчиг магадгүй болоод байна. Ойрноос сошиалаар тэнэд яваа нэг шуун байна. Тэр нь мөнөөхөн Зол Жаргалаа шантаажлан 300 сая төгрөг нэгсэн тухай шуугаа юм. Хэрвээ үнэн бол шилэн цогоо нэр нь өөрчлөгдөж шантаа цогоо болж мэднэ. Уг нь шилэн цогоогоор байсан дээр л дээ. Шил чинь ядчил нэвт харагдаг гэдгээр аюул багтаа. Шантааж гэх нэр чинь харин эвгүй шүү цогоо маань. Тэгэхээр энэ талаараа хүн үнэмшгээр тайлбар хийхгүй бол болохооч байлаа да. Нэр хугарахаар яс хугар гэдэг. Өөрийн чинь хувь тань нэр чинь хагарчих гээд байна. Хугарсан юм бол эвлээд эдэгдэг. Хагарсан жил харин бүтэн болохгүй л дээ цогоогоо.